Сайн байцгаана уу? Ингээд Studying at 5-ныхаа 8 дугаар дугаарыг эхэлж байна. За өнөөдөр бүгдээрээ professional development-ийн талаар ярилцгаана. За энэ маань болохоор товчхондоо энэ communication буюу харилцаа, тэгээ social болон group aspect гэж байгаа. Social одоо нийгмийн гэх юм уу та тий болон группийн ажиллагаанд хамааралтай тэр skill, мэдлэг, чадруудыг яаж одоо ойлгох вэ, яаж илүү сайжруулах вэ гэх талаар энэ талаар ерөнхий том сэдв байгаа даа. За дотроо нэг 5 бүлэг байгаад байгаа гэсэн үг. Тэрнийг нь ярилцах юм бол presentation буюу ихтгэл, conversation буюу яриа, за group function буюу баг дотор яаж ажиллах вэ, яаж одоо гэдэг зорилтод ажиллаа хийх үү те. За дээрэс нь self reflection буюу өөрийгөө таньж мэдэх, өөрийгөө одоо дүгнэх. Дээрэс нь peer feedback буюу бусдаас одоо зөвлөгөө, шүүмжийг авах, тэрийг яаж хүлээж авах гэдгийн талаар ярилцдаг байгаа. За тэгээд өөрөө яг энэ хичээл нь болохоор үндсэн хоёр төрлийн арга барилтай явагдаад байгаа. Нэг нь болохоор group function, тэг группийн workshop-од байгаад байгаа. Баг багаар нь ажилуулдаг, дасгал хийлэгдэг, хичээл ордог. За нөгөөх нь one on one буюу coach гэж байгаа, PT coach гэж байгаа. Тэдэр коучтэйгээ ярилцдаг. Одоо private, одоо бараг л терапигийн сешн шигтэй ярилцдаг тийм хоёр хэсэгтэй. За тэгээд энэтэй холбоотойгоор Discovery Insights-ийн нэг юм тестийг өгч байгаа. Нэг ойролцоогоор 20 минут асуулт хариулдаг. Энэ нь болохоор нэг алдартай нэг Карл Юнг гэдэг нэг хүн байдаг. Тэрний үүсгэн байгуулсан одоо зохиосон гэх юм уу да. Тийм судалгаа байгаад байгаа. Тэгээд үндсэн юм 4 өнгөтэй цэнхэр улаан те шар ногоон гэдэг тэр нь дахиад 8 personality type гэж задраад эндээс аль нь вэ гэдгийг гаргаж ирдэг. За тэгээ гаргаж ирэхдээ бас нэг хоёр янзын юмыг гаргаж ирж байгаа. Нэг нь conscious буюу би яг өөрөө яг ямар байхыг хичээгээд байна. Тэ би яг ямар байх гэдэг. Нөгөөх нь unconscious буюу яг ингээд дотор нь ингээд нуугдсан яг жинхнээс ямар байна гэдгийг гаргаж ирдэг. Энэ аягүй сонирхолтой юм байна лээ. Тэгээд conscious нь болохоор нэг act буюу тэ өөрөө яг хичээж ямар юм хийгээд байдаг. Unconscious нь болохоор reaction буюу тэ шууд ингээд үйлдэл автоматар хийждэг. Ямар нэг юм болонгууд буцаага хийждэг автоматар бодохгүйгээр хийждэг ч юм уу. Тим юм ийм хэлж өгöd гэдэг юм лээ. Тэгээ энэ нэг 20 минутын тест нь ойролцоогоор $200 нэг хүний байдаг. Тэгээд 20 утас юм репортын үгэнд ийм байна гэсэн байна гэдэг. Нэг нь болохоор одоо энэ ном нь байгаа 50 утастай тайлбартай ингэдэг тэгдэг гэх бүх юмтай. За нэг нь болохоор яг ингээ өөрийнх нь за өөрөө чи тийм байна, энэ тийм байна гэсэн байна. Ингүүл зүгээр тий аль нь давуу тал, аль нь сул тал, юугаа хөгжүүлж болох уу? Ямар blind spot ингээд бүгдийг тайлбарч өгд юм байлаа. За тэгээд яг энэ тестийг нөхөд миний хувьд бол ойролцоогоор ингэж гарсан байгаа. Reformer гэдэг нэг хэсэг байгаа даа. Тэ нэг яга тэр хэсэгт нь ороод тэгээд дотроо бас нэг subconscious conscious хоёр нь жоохон ондоо. Нэг нь observing, нэг нь directing гэдэг тий. За энийг унших юм бол ингээд бүх юм дэлгэрэнгүй байд юм байлаа. Тэгээд хамгийн товчоор ярих юм бол ер нь нэг жоохон бодох талдаа result буюу үр дүнг жоохон чухалчилсан тий. Ингээд баг зэрэг ингээд юмыг ингээд төгс байлгах тал руугаа жоохон явчих гад байдаг. Тиймэрхүү. Тэгээд нөгөө талдаа бас ингээд бүх боломжуудыг ингээд судалдаг те аль хөлбөрийг сонгох уу гэд нэлээд судалдаг. Тэгээ бусдын одоо юу гэдгийг хэрэг цаг бас жоохон бага авч үздэг ч тийм те. Тиймэрхүү судалталуудтай. Тэгээд харах юм бол нөгөө conscious нь ингээд цэнхрэн дамгаалцсан тийм ингэж харагдаж байгаа. Unconscious-аа харангууд ялгаатай. Ялангуяа юу гэдгийг шарыгаа нилээх харуулах гэдэг ч юм те. Миний яг хийж байгаа үйлдэл нь юм байна. Автоматар ингээд цаанаа бас бодоод орно юм байна гэдэг тийм ялгааг гараад ирсэн байгаа. За тэгээд өшөө ингээд унших юм бол юу хийдгүү, ямар давуу талтай, ямар сул талтай, яавал одоо гэдэг багт сайнаар ажиллах те багийн бусад гишүүд энэ реформер гэдэг талын үнийг ойлгочих юм бол энтэй яаж харьцах вэ? Эсвэргээрээ нөгөө реформер чинь бусад хүмүүсээс ойлгох юм бол яаж харьцсан дээрөө өөрөө яг юун дээр алдаад байдаг үедээ бас ингээд харах боломжтой гэсэн үг. За тэгээд PDP-ийн план гэж гаргаж байгаа. Ер нь бол нэг 2 жилдээ одоо суралцах хугацаанд яах хэрэгтэй вэ гэд эхний ээлжний драфта гаргана. Тэгээд хамгийн эхлээд ерөөсөө 2хан гол гаргаж байгаа. Смарт байдлаар. За тэгээд тэрэн дээрээ болохоор би нэг нь нойр, нэг нь арай нэг жоохон холын зорилго тавиад за энийгээ тэгвэл алийг чухалчилж ийх үү те ойрыг нь чухалчилж. Яагаад юм? За энийгээ одоо өөрийгөө дүгнэе. Би одоо энэ чадвар дээр хэдэн оноотой байна те. Группийн projecting communication дээр жоохон муу байна. За 4 оноо өгчлээ. Тэгвэл тэрнийг хэд болох вэ? 6 болох юм. За 6 болохын тулд яах юм гингүүд би одоо дараачийн group project дээр комплимент өгнө. Хүмүүстэй ингэж харьцнаа. Тэгээ result-а харъя. Тэгээ яг энэ маань биелж гин үгүй юу ингээд явдаг. Тэгээ энийг болохоор нөгөө one on one буюу
нөгөө нэг коучтойгоо ярилцаад шинжилээд яриад те өөрчлөлт яваад байна гэсэн үг. За тэгээд үүнээс гадна бас нэг юм митинг болж байгаа. Митингийн талаар бас ойлголтуудыг өгж байгаа. Уулзалт. Тэгээд уулзалтыг болохоор нөгөө хүмүүс айгүй дургу байгаад байдаг уулзалтад айгүй цаг урдаг инээ тэрийгээ тэр нь ч бас зөв. Гэхдээ нөгөө талаас уулзалт яавал арай жоохон айтайхан байж болох байдаг те. Тэр талаар бас нэг ярилцаад grasp гэдэг нэг ойлголтыг ярилцаад. За тэгээд ер нь бол ямар нэгэн goalтай байх хэрэгтэй, зорилготой. Зорилго дотроо ерөнхийдөө нэг 3 янз байж болоод байгаа. Мэдээлэл түгэх, ярилцах, хэлэлцэх, за эсвэл шийдвэр гаргах. Аль нь юм бэ те? Яг ямар зорилготой. За тэгээд роллууд байгаад байгаа. Нэг нөхрөөр бол organize хийж байгаа ихэвчлэн. Тэгээд minute taker буюу болсон үйл явдлыг бичдэг те. Одоо нэг дүгнэлтийн ч гэдэм үү, документыг гаргадаг. Тэгээд оролцогчд гэж байна. Тэгэхээр ерөөсөө хоёр хүн багтлаа уусаа уулзалт болчихно. Тэгэхээр нэг нь organizer байх хэрэгтэй. Гэхдээ тэр хүн бас minute taker ч гэсэн байж болно гэсэн. Гэхдээ хамгийн багадаа нэг иймэрхүү рол байх хэрэгтэй. Учир нь тодорхой зорилгын төлөө уулзчаад тэр уулзалтыг бичээд үр дүн гаргах хэрэгтэй. Тэрнээс биш нэг худлаа уулзсан болоо цагаа дуусгал гарах бол ямар ч утгагүй те. Тэгээд ихэнх тохиолдолд ажендаа байгаад байдаг. Ямар ордероор юу ярилцах юм, юуны талаар ярилцах те. Сабжектууд тэгээд хугацаа нь байждаг. Угаасаа бүхэн тодорхойтой хугацаатай. Хугацаагүй юм гэж бодож болохгүй. За тэгээд процедур нь буюу те ингэж явна тийм юм байна гэдэг. Айгу ойлгомжтой байх хэрэгтэй. Тэгэх юм бол хүмүүс ядаж орж ирэхээс өмнө бэлтэн. Магадгүй орж ирэх ёсгүй хэрэггүй юм бол шал тийм ч цагаа өрхөө орно те уулзалт нь орохгүй ч тийм тиймэрхүү шийдвэр гарах боломжтой гэсэн. За жишээ болоод энэ нэг уулзалт болоод жишээ нь даач хэлний сурж байгаа юмны апдейтыг өгөх information те тэгээ role allocation-ийг энэ project X дээр хин ямар рол авах уу гэдэг. Энэ болохоор decision буюу шийдвэр гаргалт болчихж байгаа юм. За тэгээ гурав дахь нь болохоор fun activity юу хийх вэ гэдэг тийм brainstorming юм гараад ирж байгаа. Энэ болохоор ерөөсөө discussion заавал шийдвэр гаргах зүгээр л ийм хийж болох юм байна гэдэг юм гаргаж байгаа. За тэгээд AUB буюу any other business те яг тухайн үед ингээд ярилцах шаардлагатай юм байна гэдэг. Тэгээд цагтай, гоолтой ямар юм хийх нь тодорхой, хин хийх нь тодорхой гэд бэлэн байж дээ. Ингээд ажендаа гаргах юм бол тухайн митинг нэгт зөвхөн хэрэгтэй хүмүүс нь орно, хоёрт илүү үр бүтээмжтэй зорилготой хүрэх боломжтой гэж байгаа. За тэгээд PDP-ийн буюу professional development-ийн үед ялангуяа энэ өөрийгөө танихтай, өөрийнхөө тухай мэдэх, дээрэс нь бусадтай яаж харилцах вэ? Жишээ нь одоо аженда буюу энэ ажендагийн дагуу яаж явах вэ? Цагаа барих уу? Уулзалтанд яаж оролцох уу? Ямар ролыг авах уу? Тэ энэ талаар нэлээд ярилцаад ерөнхийдөө нэг хоёр гоолоо гаргаад ихнээс нь хийгээ явцсан байгаа. За тэгээ энэ маань болохоор ингээ байнгын үргэлжлэх ерөөсөө нэг удаа ороод дуусах штэ. Энэ 7 хоног ч гэсэн бас дахиад хичээлүүдтэй ингээ workshop-ууд нь ороод нэг улс хэрэг нэг уулзалт нь яваад өөрийгөө ингээ дүгнээд хянаад одоо гэдэг фидбек аваад ингээд рефлект хийгээ сайжруулад явдаг. Ийм төрлийн одоо нэг хичээл юм да, курс байгаад байгаа гэсэн. За ингээд дараагийн дугаар уулзцаая. Баяр таа.